одоо аяг тавны угаагчтай болсон байхгүй. Гэтэл бид нар чинь нөгөө нэг үнэр орсон даавгаараа арчаал чамд өгдөг, хүүхдээ жажилж байгаа тоолоо өгдөг нь арай баг болчиход байгаа юм. Гэхдээ энэ бол үндсэн шалтгаан байхгүй ганцоо. Баруун зүүн аймгаар нь хуваагаад үзэхээр харьцангуй баруун аймгийнх нь ходоод улаан хавдраар өвдөх магадлал өндөр байхгүй юу? Ер нь бол тийм статистикч байгаа юм. Яагаад өндөр байдгүй гэхээр хүйтэн байдаг учраас хит халуун хоол иддэг. Тэгээд дээрэс нь ер нь Монголын ард түмэн чинь хоолны дэглэм гэж бол байдаггүй шүү дээ. Яг үнэн чанарт бол шөнө орой унтахтаа битгий хоол идээд гэтэл идээл яж байгаа. Махаа зүв болгож идээч гэхээр чинь түүхийн шүрхийгээр нь идээл байгаа. Витамин лэг хангалттай чанартай юм авч чадахгүй байгаа байхгүй юу? Дээрэс нь бидний өнөөдөр хийж байгаа хүнсний аюулгүй байдал маань ямар төвшөнд байгаа вэ? Тийм биз? Махны хадгалт ямар байгаа вэ? Махны бохирдол нь ямар байгаа вэ гэдэг. Тэгээ яг ингээ яриад үзэхээр бид нар энэ өвчил чинь ганцхан хавдар гэдэг нэрийн дор аимшигтай санагдаад байгаа боловч бид нар бүх нэгжүүд, бүх одоо үйлчилгээний төвүүд, одоо чинь дор ээж хеликобактерийг бид нар арилгахын тулд Америкт их бага байдаг шалтгааны үйл бүгд автомат одоо аяг тавны угаагчтай болсон байхгүй. Гэтэл бид нар чинь нөгөө нэг үнэр орсон даавгаараа арчаал чамд өгдөг, хүүхдээ жажилж байгаа тоолоо өгдөг нь арай баг болчиход байгаа юм. Гэхдээ энэ бол үндсэн шалтгаан байхгүй ганцоо. Гэтэл бид нар энийг арилгахыг гэвэл амьдралын чанар дээшлэх ёстой. Дээрээс нь бид нар одоо чинь цалин мөнгөнд хангалттай байх ёстой. Дээрээс нь аяг тавг угаадаг машинтай болох ёстой. Тэгэх юм бол энэ ходоодны хор тавдрыг өвчл чинь аяндаа багасч. Яг ингэж хэлвэл ойлгохгүй л байлаа. Би гараад шууд аяг тавг, автомат аяг тавг багж бодолдож байгаа. Би хин нэгний рекламыг хийгээгүй шүү. Нийгмийн эрүүл мэндийнхаа мэдлэг боловсролыг дээшлүүлж өгөөч гэдэг уриалгыг энгийн аяг тавгаар угаадаг угаагчтай болчихоо. Тэгэх юм бол хеликобактер биш байхгүй. Тэгэхгүй бид нар хеликобактерийг эмчлэх гэж жил хичнээн тэр бум төргөний долларын эм ууж байна. Өөрсдөө ч гэсэн хэдийг худалдаж авч ууж байна. Яг үнэ. Тийм.